Зам талбай тогтсон цас цэвэрлэх ажилд нийслэлийн дүүргийн ажилтан албан хаагчид идэх санаачлагтаа оролцлоо. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар хувийн эмчлийн аж ахуйн нэгжүүд хамтран дүүргийнхээ 10 гаруй гудамж талбайн цасыг цэвэрлсэн байна. Нийслэлд их хэмжээний цас орж сүүлийн жилүүдэд тохиогоогүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нийслэлийн засаг дарга Батболд нийслэлийн төр захиргаа болон төрийн үйлчилгээний байгууллага хувийн хвшил иргэдийг 11-р сарын 19-20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэж зам талбай хальтгаа гулгааг арилгах уриалга гаргасан. Энэ уриалгыг Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар хэрэгжүүлж төрийн болон хувийн хвшлийн байгууллагуудтай хамтран цасаа цэвэрлэж байна. Өнөө өглөөний байдлаар Чингэлтэй дүүргийн хэмжээнд одоо 43 төрлийн албан хаагч маань сая энэ талбайгаа цэвэрлчихэд тэгээд байгууллага аж ахуйн нэгжигээ засын цэвэрлүүлэхээр бүх гудамж талбайдаа хуваарлагдаад ажиллаж байна. Зүүцүүлэх албаны дайчид маань бол энэ цэвэрлэгийн дээр ажиллаж байна. Аж ахуйн нэгж байгууллагууд маань оролцож байна. Тэгээд ингээд олон удаагийн давтамжтай зас ороод байгаа учраас бол сая засаг дарга дээр бид нэр ажлын хэсэг хурлдлаа. Тэгээ манай дүүргийн маань зас давсны нөөц бол багассан. Тэгээ нэмж одоо 100 тонн давс нөөцлөхөөр яриад өнөөдөр одоо ажилдаа орж байна. Үүнээс гадна дүүргийн тогтшил үйлчлэгээний ажилчид 17-оос 18-д орсон хэмжээний цасны үеэр 2 ээлж болж 24 цагийн хугацаанд ажилласан байна. Ингэснээр дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хальтаргаа гулгаа багассан байна.